Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвамек худалдаанд гарлаа. Хүмүүлийн биед хоруу чанаргүй олон улсын стандартад нийцсэн тархины бэлтгэл юм аа. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвамек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Аглаг уулсын хөндийгөөс зөөлөн салхи сэвэлзэж, айлын гэгэн бараанаас аргалын утаа үнэртэж, адуу малын төргөх чимээнээс бялзуухай өргөнд өвхөрсөн амгалангаас амгалан 100 цаг үргэлжилсээр байна. Амар тайван хөдөө нутагт алдан нараа дагуулсаар гэгэн өглөө айлчлан ирлээ. За нийт телевиз үзэгчтэй өглөөний мэнд хүргье. Туслан малчны нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энэ өдрийн дугаар одоо өглөөний бас нар мандахтаа зэрэгцээд одоо манай малчин бүсгүүжүүлийн сүүс айл үнэ мал саах ингээ ажиллаар ингээ эхэлж байна. За сайхан амарсан гэнэгч. Сайхан амарлаа, сайхан амарсан. Сайхан амарсан. Танаас туслан та бууцаа ийшээ ногоо сайхан байна. Үнэний сүүр гарч ирвэ. Энэ жир үнэ их сүүтэй байна. Тий, ажгүй сайхан байна. Тэгээд одоо саахгүй бол тоглоом цацгаалдаад болдгоо. Тий, манайх бол уг нэг дундаа ороо 50 өглөө саагаад тоглолтод 50 явуулсан. Тэгээд одоо энэ жил жоох ороо тоглосон болоо тэр хэлдэг үнэ маань тоглоом цацгаалдаад тэгээд одоо өглөө ороогүй саална. Саалаа саагаад. Нөгөө хавар саажсан хэдэн хусан баруу байсан шүү дээ. Тэр маань одоо тий, тэр хэдийг нэг 3 саадгийн. Тий, өчигдөр ороо суу тал маань нэрийг өнөхөр маань. Тэгээд тэрийг барьж авч явсан. Тэрээс нэг 3 саагаад бас сүгөө төгрүүлэхэд тэр 3-ыг саагаад байгаа маа. Үнэ гайгүй тоглоод одоо дуусчихна. Одоо энэ бөхчөө нэг 20 өнөө тоглолцоо одоо нэг 4 юм бас тоглоагүй л байна. 3-4 юм тоглохгүй л. Тэгтээ ч бас нэлээд оройтлаа шүү тийм үү? Харин ингэж ер нь зөвхөр адуу энэ оройтлоо. Бодмал ер нь орой төлөвлөж шүү дээ. Одоо танаас хүүгээ барьсан тэгээд та ч одоо сүүсэлний ажлыг тасрах болгоно. Тэгин одоо тэгэл хөрөнгө гүүгээ барил одоо тэгээд. Тийм манайх энэ жил бас хосромтай. Тэгэхээр үнийг гүүгээ одоо итгүү гэж бодлоо. Хосрон даагнууд одоо өдөр зүгээр шүү дээ. Зүгээр. Одоо бол хосрон дааг барихад яах вэ? Өнөө маань одоо жоохон жижигтэр байгаа гэхдээ тэгээд ахи таныг цөөхөн чи тарниулж байгаа бас яа тэгэл бид хосронгаа барих гэж байгаа гэдэг. Цэгийг штэрч байлаа. Чи ялаа шумал багтаар нөхөр ялаа авах гайгүй байна. Гайгүй. Голцсон дээр бууга сайхан байна. Энэ жил ялаа шумал гайгүй. Зөөрө голтой ер нь их сэрүүхэн тавтай. Тий, өглөөрөө сэрүүхэн юм байна. Нөгөө цагаа сайхан гараа сайхан бас 2 өдөр бороо нөгөө цагаа сайхан хүмүүс сүйтээ сайхан байна. Одоо өглөөний сайлны ажил дуусаад одоо ороо тэгээд сүү сайлаа тийм. Өөрөөр хаваржаан дээр байсан шигээ
Нөгөө айхтар их ажилтаа байсан тэр нь гайгүй болж байна. Өхрөө бас авч байна. Авнаа. Өглөө нэг зил таарсан жоох юугаа авдээ. Нэг үнэ одоо хичнээн литр суу гарч байна нэг сойлон дээр. Ой янз янз л байна. Монголын үнэ болох нэг сүүний чиглэл зарим нь 3 мөрөв тэгэл 2 мөр хуцаал. Тэгээ 20 гараа 20 динээс авч байгаа. Өрн цагийн хаясаар мал ногооны хүчээ авч хүн малын зоод нээж налайгаад малын хүч тэнхээ чангарч үүнийгээ дагаад идээд цагаа элбэгшиж үнэний сүүний гарц мөн сайжирч байна. Зуны улирлаа гэдэг бүсгүйчүүдийн сүү сайлны эд ажлын үе байдаг шүү дээ. Энэ л сайхан налгар цагт идээ цагаагаа бэлдэж өөрсдийн хэрэгцээ мөн өвлийн цагт хэрэглэх цагаан эдэгээ нөөцлөх гээд өглөө мандах нарнаас үдшийн шингэх наран хүртэл бүсгүй хүн 100 тогоогоор хөндөрөх нь тун ховор билээ. Одоо хандаа нэг төчөөл өнөө ах шиг цаарна гэдэг юм. Одоо нэг дараа 10 гаруй өнөө 11 гаруй өнөөс туурах байгаа юм. Үнжиг манай өнөөс сүйд нэг оройтчихлээ шүү. Мэдэн жоохон бухаас ирж гэсэн юм. Одоо хавросыг бодлоо сүүний гарц марц болоо сайжраа сайхан болж байна. Оо давгүй дээрсээ энэ дээр зүгэн айтайхан болж ирсэн юм. Эргээд одоо бас жоохон арайс муудхан зүйл болоод муудаг юм л дээ. Тэгтээ гайг. Орой доног бас салхи тавиад байна гэдэг авч тэр ярьж байна. Орой доног нь халуун үе тавьсан гарсан ганцгүй. Ороо болох. Нэг ундаа маань ихэрчээд. Инжлэл. Рэдгэс. Хаяа нэг айжгаад нэг хаяа айл нэг их тоглол гарч ирээд тийм дэрэн таарсан юм. Бас жоохон одоо нэг ихэрл зүзэг болохоор нэгийгээ жоохон муухай. Гэхдээ яг давгээд дагуулж яваад хайчих гээд. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Малын бүх төрлийн паразитын эсрэг өндөр үйлчилгээтэй тарилгын бэлтгэл. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Туслах малчин төсөл нэвтрүүлэг үзэгч олонний сонор мэлмид хүрсээр 3 сарын хугацааг өнгөрөөгд байгаа. Энэ хугацаанд хотоос ч тэр хөдөөгөөс ч тэр мал маллах чин хүсэл эрмэлзэлтэй залуус бидэнд хандаж мөн туслах малчин айл өрөх дэрэгдээ авч мал ахуйгаа хамтран маллах сонирхолтой байгаа. Олон ч малчин бид бүхэнд санал бодлоо илэрхийлж хүсэлтэд гаргасан билээ. Тэдний зарим нь телевизийн уран бүтээлчдээр дамжуулан хүссэн малчнаа олж аваад байгаа тухай мэдээг үзэгч олондоо дуулгахад таатай байна. Манай нэвтрүүлгийн оролцогч Булган аймгийн Хишиг өндөр сумын Жаргалан тоогийн малчин Тогтох баяр анхандаа гэргээ цэгмэд болон зээ охины хамтаар тус сумыг зорж байсан. Тэдний гаргасан энэ зоригтой шийдвэр нь том хүү хүрэл зулдан нөлөөлж цаашид мал маллан амьдрах хүсэл зоригийн галыг нь бадрааж өгсөн байна. Аав ээждээ дэм болж бүр цаашлаад өөрөө бие дааж хөдөө мал маллаж аж төрөх хүсэл өвөрлөн ирсэн хүрэл зултай үзэгч та бүхнийгээ уулзуулъя. Хоёр ахын хамгийн том хүн хүрэл зул гэж одоо ийм залуу байгаа. Хавар одоо бид хүнтэй зүг аав ээжийг наас Хишиг өндөрт 2 дугаар Жаргалан тогт одоо хүргэж өгчөөд бидэнтэй буцчихсан ийм залуу байгаа. Тэгээд одоо цаашдаа өөрөө хүрлээ бас өөрөө хөдөө гарах юм сонирхолтой. Ер нь хөдөөд бас мал амжирдаг юм өгсөн бодлоо үүднээс
одоо ишиг өндөрт ингээ ирчээд байгаа юм байна. За сайхан зүсч чинь үрлээ. Сайхан зүсч чинь. Өө сайхан зүсч чинь. Наашаа жич одоо бүр малчнаар ингээ ирэх гээд байгаа юм байна шүү дээ. Тий, энэ чинь малчнаар ирэх гээд. Энэ бодол одоо яаж нөлөөлөв? Хин нөлөөлөж байна? Ингээд аав ээж бас хотод бас ажил төр болж өгдөг. Тэгээд ер нь аав ээжигээ дагаа мал дээр ер нь гараа игээд. Тэгээд бас танаа идчих та идчих одоо мал уугаа аваад ирсэн байна. Тий, чи идэрсэн. Үхэр хон ер нь хичнээн юм авчирсан нийлээд. Нөхөр нэг 17-8-ыг авч 18-ыг авчирсан. Тэгээд хон нэг 20 гарын юм би. Зөө тийм. Тий, зөө. Даруйд ямаатайгаа чухал авчирсан. Энд чи одоо тогтгоо ахын хоёр отойгоо хоёр чи уул руу тэр хоёр дотор гараа явцсан байгаа тий. Одоо нард ирчүүдээс нь баяраад хоёр л байгаа юм шүү. Тий, баяраад тэрлээ. Одоо адуу мал өхөр төрт мордол хоёр ийж. Тий. Ер нь цаашдаа тэгээд яг л одоо энэ ч бас ингээд сайхан мал малаад амьдрий. Төвхний л гэс одоо бодолтой байна. Тий. Хам юмнууд мал цаагаа аваад ирсэн тэгээд одоо энэ чинь сошиал гэж үзээд байна. Хотод чи юу хийж ийсэн сая? Хотод би сая барилга дээр байж байгаа л. 4-5 жил барилгаар явсан. Тэгээд сүүлдээ би ч болох юм шиг байна. Хотод барилгач яахтай өгөн цалин мөнгө өгдөг болчих айвал сүүл рүүгөө ч одоо хөлөгтүүлдэг нь их болсон юм шиг байна тийм ээ. Ерөнхийдөө санхүүжилттэй жил 2 жил яваад ицээ тийм биш үү. Тэгэл хямрал гээд хямрал гээд хотлоо унж ярил зарим ч үн чиг зарим хотлаач юм шиг ярил тэгэл. Нэг бол зарим өөртөө аваад байр саамд орсон машин дэрэг авцсан хүмүүсэндээ байх юм гэжлээ. Тэгээд одоо болсон болоог бас хоёрын хооронд ажилтаа тэр бүүн бүжигнанд бас нэг одоо зай эзэлж байгаа юм шиг хөдөг болоо. Тэр нь хөдөөгөө бараад хамаагүй тэр. Тэрх ч угаасаа хөдөө байсаа ладуу малтаа одоо энэ мал малжаасаа л гэж сүүлд дотор орсон. Тэгэхээр чи ч одоо морь мал уусах дажгүй унчна. Унна. Энх хөлрөл ханхалж ногооны униар хамар зоргуулж зуны зөөлөн сэвшээ салхи өөртөөгөө хөөцөлдөх мэт эргэн хурган сэвшиж 6 дугаар сар нэгэнтээ дундаа оржээ. Аймгийн саймалчин Очирбат Инжилийн наадамд уйж сойх шандас төлгүүдээ уяанд ярайтал нь зогсоожээ. Галшиг нутаг гэдэг шандас турдан хөлгүүдийн өлгийн нутаг нь билээ. Энэ ч утгаараа саяхан галшир адууг үйлдвэрээр нь баталгаажуулсан нь галшир төдийгүй Монгол даяараа галшир адуугаараа бахархмаар сайхан үйл явдал болсон юм. Мордо зүгээр барьж эхлэв. За морд жахалтай бидэд. Одоо энэ юу гарч байна. Багад одоо жил шухуу болж байна шүү дээ. Барьж яах нь бол одоо эдэлж ягаад гоо байнгын 12 сарын ихээр тэжээдээс эхлээд. Яс тоонод өгөл би одоо өвлийнхөө сарын шин дээр яс очихсон. Тэгэл одоо ингээд байнгын шүү дээ. Одоо энэ тэжээл чинь тэгэл байнгын байлгаад л одоо ингээд ажил хийгээд л анцаар ингээд тэжээлийн хөл ингээд оролдож байна л та бид. Шинэ кинод одоо битүүн мөрд байгаа гэсэн шүү дээ. Тий, одоо миний хэлсэн нэг хоёр тоо югдэж байгаагүй. Өтөн багцвал одоо нэг энэ 15-нд хэдэн баг одоо доод гурав нэг давхал хийж нийлцгээд юм уу гэсэн. Энэ чинь нэг хэдэн баг одоо тал байж. Ер нь миний 6 насны энэ 6 насны одоо дургуул баригтай байна л да энд. Яалаа заалаа ингэж мөрөд дугаар хийлээ. Ер нь ингэж л тэжээж л байдгийн шиг үлээдэр энэ тэжээлийг одоо л манайханд бол одоо л дэлгэрч байна. Орж байна л да бид нар тэжээл. Унаач хөвгтийн асуудал одоо сурцаар тавигдсан. Тий, унаач хөвгч чинь одоо ер нь асуудалтай байна л да одоо. Айхтар унгаад янз янз одоо хөвгтийн хамгаалах төвөд шолно. Оолно цаана нэг талын бол зөв юм барьж авч хэлсэн мөртлөө тэгээ хөндөж тавиад байгаа асуудал нь арай буруу. Хувцаар одоо юу гэдэг нэг хүүхд унгаад л энэ тэр болгоод идэх юм шиг. Арай буруу хөндөд нэг тойшронгууд одоо тэгээд нэг эхэндээ нөтнөө оржинал ч айхтар л хөндлөлт асуудал тавиад байгаас одоо арай дээр чи байна чимээгүй. Тэгээ чимээгүй яг нь тундаа хин зөв гаргаж ирээд зөв тавьж чад зүгээр юм да. Эндээс зөв юм баг хүүхдийг хамгаалах юм бол
Гура эрхийн жирчвал бид нар чинь нэтрэгээд байгаа биш. Тэгэхдээ айхтар их хүүхдийг бас дэмий. Их эцэгт нь бас ягаад хүүхд тэр утгаараа хүүхдүүд үнд орж ирж байна шүү. Одоо нөгөө хүүхдээр их хамгаална гэж чинь нөгөө хүүхдүүдийн чинь их эцэг нь үнэлээд замбрааг бол ачим болгоод авчиж байна л да. Тэгэхдээ манай энд бол гайгүй наа. Миний өөрийг өнжгөө одоо манай хамаатны хүү байгаа энэ дүүрнэгээд одоо надад нуулсан одоо энэ жилээс лах. Ахаад нэг ганц хоёр хүүхэд болоод явахгүй болохгүй даа. Дооснаас хүүхдийг бол одоо урдмөр нь болохгүй насан турсан нөр нь болдог болгоё гэсэн юм одоо яригдээд байна шүү дээ. Тэр ч одоо манай Монгол наад ч одоо уламжлалаа алдагцсан юмсэн тэр ч одоо хотлалаа яжаа хийхгүй тэрийг гаргаж байгаа хүмүүс өөрснөө нь хэлж дуунууд бол тэгүүлэлэг онсон болох та тийм ээ. Тэрээс болооч тэр эхлээд тэр өөрснөө нуунуудыг оруулж ирээд батлуулах гэдэг нөхдүүдээр л өөрснөө нуунуудаа тэгвэл нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Мал сүргээ эрүүл байхад чанартай эм бэлтгэл хэрэглэхийг зөвлөж байна. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Өнгөрсөн жил нийт нутгаар гандуухан байж оройтож зам болсон болохоор мал сүрэг өвөл хавартаа нилээд зутарсан. Тэр тусмаа хишиг өндөр суманд бодмол тунч таархан орсон тухай малчид маань өмнө нь олонтоо ярьж учирлаж байсан билээ. Харин өнөө жил газрын чиг сайтай бороо илбэгтэй байгаа болохоор эрд ногоо залгаж одоо ёстой л нэг дэлхий дэлгэнэж дэнжийн цэцгэс алаглаад сайхан зам болж байна да гэж малчид маань ярьж байлаа. Өвс ургамал сайтай усунд нь илбэгтэй байна гэдэг. Хүн малын аль алинд нь жаргал биш гэж юу? Тэгээд тогтгоох батаахад дээр бол одоо тусдаа хотрол гараа авцсан. Ганаагч цэгмэдэгч хоёр наан цуслан дээр ирээ бууцсан байж байгаа. Одоо эмэгтэйчүүд нь цуслан дээр ирсэн байгаа. Тэгээд энэ хэд бас өдөр одоо сүү сайл боловсруулах гэдэг ажил ихтэй байгаа. Тэгээ манай жолооч хоёр усын төхөөлчих гэдэг жоо саваа байж байна. Энэ булаг дээр ногоон голын одоо адаг хавцаа бидэд одоо ирсэн байна. Тэгээ энэ жил бол одоо ийшээ бас сайхан бороо хор сайтай. Одоо 2-3 хоногийн өмнө сайхан бороо орсон. Өвс ногоож сайхан ургасан байна. Одоо энэ талаар ингээд цэцэг алаглаад янзтай. Тэгээд бороо сайхан орж байгаа, ногоо сайхан ургасан. Ер нь гол ус ч гэсэн ер нь их сайхан байна. Том голууд их цатгалаа. Овуулын жижиг гол горхиулууд одоо янзын гой цэнгэг тийм сайхан юм одоо их устай орсож байна. Тэгээд ухаалж унахаар л орчхоор тийм. Тэг нэг юм ус сайтай ер нь их сайхан жил байна энэ жил. Тэг малч ч гэсэн ер нь сэтгэл өөдрөг байна. Яса говь нэг хүн байгаад бас ухаалцах гэлээ. Энэ зун ч бас бороо хор хэлбэхтэй танаа энэ гол ус сайхан урсж шүү дээ. Энэ могон гол сайхан урсж байна уу? Жил харин их сайхан байна. Их нь ханаас идэх юм? Их нь энэ тэр айлын жоохон дэх нь. Тэр модноос юу? Тий. Тэгээд энэ ч одоо доош урсаад айл хүртэл явж байна. Одоо энэ доош урсаад тэр бүр доош урсж байна. Тэр хаттай уулаас хойш өнгөрөх үү? Өнгөрн бүр доошоо. Доошоо тэгээ яваад орхон гол орчиж байгаа. Орхон цутгах уу те? Гол дагуул энэ зундаа айлууд их олон бах ийшээ. Хойшоос одоо голоо дагаа доошоо нэлээд айлтай байл шүү дээ. Энэ доошоо ер нь айл их байна. Айл бууц. Энэ одоо ногоо сайхан гарч байгаа чинь айл усанд ус бараад та тэгээ бууж. Тэр доор бас нэг булаг байлээ те. Одоо тэр хат. Энэ доор энэ тэр хоёр
айлын дөнгөж таахан болог бүр хашаа машаа барьцсан. Тийм байна харин сайхан хашаатай. Тэр ямар нэртэй болог юм? Тэр ч одоо нэрийг мэдэхгүй. Тэрний сайхан болог юм бэл. Надлан манайх тэнд тэр хоёр айл байгааг тэнд дэр байсан. Зундаа яа. Тэгээ намарчаар байгаа шиг болж байна. Тэр усан их гоё цэвэрхэн сайхан цэгийг өстэй. Сая видеодоос очиж ус авчлаад янзтай л. Тэр сайхан усаа. Цаашаа машаатай. Зориуд барьцсан сайхан. Мал чир нь усаар дутныхийн ядаа зовлон сайхлаа тийм ээ. Тэгээ одоо малаар усаар бол дутгах байхгүй болсон. Ус уугаал тэгэл доошогоор үү. Бэлчээр цайтай байна. Энэ яг хөө энэ авиргаа жоохон голын өлөн байна. Энэ уул руугаа одоо нарийн өвс юм янзаа хэлвэрч байна. Энэ ууллуу бол өвс сайхан. Мэдээд яг мод руу ороогүй л явчихна. Одоо гэж байгаа очсон та. Модондоо сайхан байна. Яг ч одоо энэ туслан дээр энэ бөөрөн дээр хэсэг байж байгаа бас нэг бөөр сэлэх хүү. Энэ дээрээ байж байгаа тэгээд доошогоор нэг вуна. Хашаа голоо ороод ч. Тэгээ энэ бүтээр байгаагийн тэргийн доод хаварж байгаахаа доотлох gooч. Намар тишээ бол. Тий. Одоохондоо бол яг ингэсгийг. Одоохондоо энэ нэг өхөр бас эндээ байвал арай өхөр нь илүү таргалах юм. Энд үү? Могот. Өхөр адуу хоёр л энэ гайгүй юм да. Ч одоо лусан амтаа одоо хөдөлж өдтэй. Хөдөлсөн. Одоо хаавар ус руугаа явах уул руу явах үдээд. Одоо энэ тэгэл ус бараад халах юм да. Гол ороод тийм. Могоон гол тэгэхээр нэрнээс нь сонсохоор могоо ихтэй болов өстэй доо. Могоо байгаа. Хөлөвтэй байх юм. Могоо энэ манай төлөв дугуур өгж төр байна л гэсэн явцсан бахаа байхгүй. Нэг ирэм могоо байна гэдэг энэ генет нэрлэгээд байгаа шээ. Тийм. Шүн бид дэрж байгаа бас зараа барьж байгаа тоглоод. Энэ замд нэг эргээд буцчихсэн тий. Тий. Энд чи эртээр бас нэг зараа байсан. Жохон том зараа. Тэр том байна уу? Миний малганы овоо юм бэл. Овоо том. Эртээр наам нэг жохон юм байсан. Яг наадах юу шиг юм бүндгөрхөн тийм жижиг. Яг зам дээр шүн явж байхад. Золцон найсан юм байна л да. Тийм. Тэр гараа явчихсан. Хүүхдүүд амарцгаасан. Одоо зөндөө хүн бүлээс нэмэгдээд гайг болчих. Энэ хүүхдүүд тогтгоох юм амраад ирсэн тий. Тогтоо бас хүүхд нь ирсэн бас амрал байна. Малчид гэдэг зав заагаар том хомсгон улсан. Тийм болохоор хэдэн малаа орхиод гэрээ эзгүй орхиод ийш тийш явна гэсэн ойлголт байхгүй. Манай нэвтрүүлгийн оролцогч Сугар Доржийн гэргий Дорж Балам биднийг очих үеэр Улаанбаатар хот руу ойр зургийн ажил амжуулахаар явсан байж таарсан юм. Заавал хэн нэгэн маань мал дээрээ үлдэхгүй бол болохгүй шүү дээ. Хот хүрээ орох ажил гаралгүй л яах вэ? Хэмээн нэвтрүүлгийн оролцогч Сугар Дорж бидэнд ярьж суусан юм аа. Ер нь урд нь мороор ер нь үйчээ. Одоо би бол нэг их тийм айхтар хүүхэд байхдаа бол яг хурдан морийг бол ундаг байсан. Тэгэл одоо аав маань нэг талаатунаас нэг шархээр дааг барьж игэл анаавч өөрөөгөө багийн дараа их олон жил хийсэн хүн. Адууч их сайхан таньдаг тийм хүн байсан л да. Морин өөр багш явахдаа морь үйдэг гэсэн их орхотой. Морийг их сайхан ундаг идэлдэг тийм юм байна. Тэгээд нэг юм шархээр морь барьж өгч тэрнийг нь би нэг одоо яста би чинь 5 настайгаа морь унц сурсан. Тэгэл 5 настайгаас ахгүй бол хурдан морь унсан гэж хэлэхгүй зүгээр. Гэхдээ би ямар ч гэсэн нэг 7 молотойгоо унсан байх. Тэр чинь жилд одоо шиг нэг наадам чи ойрхон болдгоо л шүү дээ. Жилд ганц л болдог. Тэгэл би нэг тэр даагыг л одоо сургаад одоо би тэгтэр дааг сурахыг бодох тэр бас том болцсон байсан шилээ байгаа. Тэгээ сургаад тэгээ тэр жил уйсан. Тэгээд аав бол уйж өгсөн. Тэгээд би өөрийгөө унсан. Тэгээд 3-т иржсэн тэр дааг. Тэгэл тэрнээс хойш тэрнийг би их олон жил унсан. Заавал бүдүүмөр болтлоо би унж л байсан. Тэгэл ер нь нэг тийм л төрүүлхэл жоохон аз дутцсан тийм нэг шархээр мөрөл байсан. Дандаа сайхан айрагддаг.
айрыг бол алддаг. Тэгэл би одоо морь их хаппи сонирхлын маань тэр морь уйддаг манай аавын ах нь хүн байсан. Тэр хүн намайг нэг сүрхий би одоо шүтлэн өрөө их хол тасраа төрүүлж ирэх хэрэгтэй байсан юм л да. Тэгэнгүүт нөө хүүхэд онгороо төрүүлж явж ийн гэж онгороод жоохон заалтаад тэгээд тогон дундор ингээл хөндлөө орж ирчихсэн. Би тэгэхэд би дөрөвдөр орж ирчихсэн байхгүй. Тэгсэл намайг ерөөсөөгөө мориноос бууг огтл морио хуслгүй загнасан. Тэгэл ерөөсөөгөө морио хуслуусаад морин дээр авч дахиж мордол шийдэл тэгээд загнаал тэгээд хөдлөө тэр сумын дөвөөс нэлээ харч байдаг гэсэн хөдлөө жогшоо загнаал тэгээд тэрнээс хойш л одоо миний тэр хурдан моринд явах сонирхол ерөөсөө эрс буурсан. Эрүүл мөргөл малчны хотноос бэлтгэсэн зураглалаас дээжлэн хүргэж байгаа туслах малчин нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд жаргаж байна үзэгчдээ. Маргаашийн дугаараар эргэн уулзлаа түр баяртай. Заавал тийшээ хамт явъя. Анхны шангарууламж атрин шимэр түрүүргөөд намрын тал тариатагаад намайг чамайг наашригч байна залууна затандарья заавал тийшээ хамт явъя. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Би мал сүргээ эрүүлүүлэхийн тулд энгийн банкыг хэрэглэдэг. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк.